За манай хөдөөгийн шийдэл компани усан цэцэг хөрөнгө оруулалтаар 2024 онд нийтдээ 3.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж ирсэн. За үүнийг бол энэ 25 онд иргэдэд одоо хөнгөлөлтөө зээлийн нөхцлөөр олгохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар бол нийтдээ 16 сумын 108 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн одоо энэ хөрөнгө тоног төхөөрөмжийг бол хөнгөлөлтөө зээлийн нөхцлөөр олгосон. За одоо мөн үлдэгдэл нь бол 1.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж үлдсэн. Үүнийг бол нэг 120 гаруй иргэнд олгохоор одоо бид нэр ингэж ажиллаж байгаа. Тэгээ өнөөдрийн одоо аймгийн засгийн зөвлөлийн хурлаас бол одоо энэ үлдэгдэл тоног төхөөрөмжийг иргэдэд одоо дөрвөн шуурхаа олгох чиглэлээр бол аймгийн засгийн зүгээс чиглэл өгсөн. Тэгээд манай байгууллагын зүгээс бол одоо ирэх энэ 10 сарын ихээр 9 сарын сүүлээр хөдөөгийнхаа бас сумдаар явж одоо иргэдтэй уулзах, одоо төрийн байгууллагуудаа уулзаж одоо энэ үлдэгдэл тоног төхөөрөмжийн талаар одоо мэдээллийг хүргэж ажиллахаар энэ чиглэлийг аваад гарч ирлээ. За үлдэгдэл тоног төхөөрөмж бол одоо ариутгахлын дуук машин, хам боогч, арьс чирээлдэх тоног төхөөрөмж, цав баглаа бодлын тоног төхөөрөмж, сүү цагаан эдэний одоо ширхгээр одоо хөдөлгөөн борлуулах сүүний машин, цөцгий зохиогч гэх мэтлэн ийм тоног төхөөрөмжүүд байгаа. За иргэдийн хувьд бол одоо авахтаа урьдчилгаа 30% одоо төлөөд за үлдэгдлийн бол одоо хүүгээ зээлээр банкар дамжуулахгүй хөдөөгийн шийдэл компанитай шууд гэрээгээ байгуулад худалдаа авах юм боломжтой байгаа.